сайн байцгаана уу? Шинэ өглөө дахиад эхэлж байна. Амьд үгээр эзний амьд үгээр энэ өглөөг дахин эхлүүлцгээе, хамтдаа залбирая. Эзэн бурхан минь таньдаа баярлалаа. Шинэ өглөө шинэ өдөр өгч байгаа таныг магтъя. Бурхан аав минь та сайн мэдээний төлөө эзэн минь үгээ хэлж бидэнд ойлгуулж өгөөрэй. Ариун сүнс бас зааж өгөх болтугай бид юу хийхийг та хэлж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За бид өнөөдөр сайн мэдээний талаар дахиад би хуваалцмаар байна. За эзний сүнс сануулж байгаа учраас би өнөөдөр Лук номны 16 дугаар бүлгээс урд нь бас уншиж байсан хэсгийг дахин уншихаар шийдлээ. 16-гийн 19-с 31-р ишлэлийг би уншия. Тэгээ хамтдаа суралцгаая. Нэгэн баян хүн байж тэр нийл ягаан өнгийн нарийн нэгсэн майланган хувцас өмсөж өдөр бүр найрлан цэнгдэг байв. Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуур хаалгыг нь сахин хөвдөж мөнөөх баяны ширээнээс унсан өвдөл зүвдлийг нь идгсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж ярахыг нь долоодог байв. Ядуу ир өгсөн тэнгэр элч нар түүнийг авч Авраамын өвөр дээр тавьжээ. Баян ч өгсөн түүнийг оршуулв. Тиймээс тэр үхэгсдийн оронд арчлан байхдаа хараагаа дээшлүү тэртээд байгаа Авраамыг болон түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр Авраам эцгээ намайг өршөөгөөч Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хөлийг минь сэрүүцүүлэг. Би энэ гад амь тэмцэн зовж байна гэж хашгирахад Авраам хүү минь чи амьдралынхын туршид сайн сайхан зүйлээ хүлээн авч байхад Лазар тэрчлэн муугаа авсныг санаач. Харин одоо тэр энд тайтгарч чи тийм зовж байна. Энэ бүхнээс гадна эндээс наанч нь очих наанаас ч энд ирэхийг хүсэгчдийн хинч ирж очиж үл чадах тийм гүн ангал бидний дунд тогтжээ гэдэг. Тэр эцэг минь тэгвэл миний эцгийн гэрт илгээхийг би таниасгүй. Би 5 дүүтэй. Энэхүү дарчлалын газар тэднийг ирүүлэхгүй тул Лазар тэднийг сануулга гэж хэлжээ. Харин Авраам тэдэнд Моше ба иш үзүүлэгчд байгаа. Түүнэр чинь тэднийг сонсог гэхэд тэр үгүй. Авраам эцэг минь үхэгсдээс хэн нэгэн тэднэр рүү явах бол тэд гимших болно гэв. Харин тэр түүнд хэрв тэд Моше ба иш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэгэн нь амьдсан ч тэд үнэмшгүй үсттэй гэжээ. За энэ түүхийг бид нэр олон удаа уншсан, олон удаа сонссон. Гэтэ өнөөдөр бас дахин ярилцахыг хүсэж байна. За энэ түүхийг Иесус өөрөө ярьсан. Иесус бүр тэнд байгаа мөнгөн дурлагч фарисеучуд түүнийг тоог тахуу хийж байхад нь бас үүнийг ярьсан байна. Энд хоёр хүн нас орж байгаа. Нэг нь баян хүн, нэг нь ядуу хүн. Ядуу хүн нас ороод Авраамын өвөр дээр очисон, амар тайвныг очиж баян хүн үхээд харин дарчлалын газар очисон тухай энд хэлсэн байна. Тэгээд дарчлалын газар зовж байгаа тэр баян хүн Авраам эцгээ намайг өршөөгөөч гэж хашгирч байгаа. Энд нэг зүйл их сонь бас тодорхой харагдаж байна. За Иесус еврейчүүдэд энэ тэр баячууд, фарисеучуд, мөнгөн дурлагч тэднэрт зориулан ярьж байхдаа өмнө хэлж байгаа нь энэ жишээнд байгаа хүмүүс бол еврей хүмүүс байна. Авраам эцгийг дуудаж байгаа баян хүн бол Израиль хүн байсан байх нь. Мөн Лазар ч гэсэн бас Израиль хүн. Харин өвөг эцгийнхээ өвөр дээр тэр ядуу нь очисон. Харин тэр баян дарчлалын газар халуунд зовж байгаа тухай гарч байгаа. Тэгээ нэг зүйлийг харахаар дарчлалын газар зовж байгаа тэр хүн хашгирахад амар тайвны газар байгаа Авраам түүний дууг сонсож байна. Тэрийн хооронд уулзах боломжгүй наашаа цаашаа явж болохооргүй гүн ангал байгаа гэсэн мөртлөө үнэхээр там буюу тэр халуун галт дотор зовж байгаа тэр нэгэн хашгирахад амар тайвны орчин мөнхийн улс дээр
тэр дуу сонсогдож байна. Тэгээ энийг уншихад нэг зүйлийг надад сануулад байгаа. Энэ хүн хичнээн тамд очиж зовж шаналж байгаач, мөнхийн зовлонд отсон байгаач, бас нөгөөх нь мөнхийн деваажинд байж байгаач, тэд нар нэг дууг сонсож байгаа нь энд харагдаж байна. Тэгээ тэр баян хүн өөрөө 5 дүүтэй гэж байгаа. Тэгээ тэр 5 дүү нь яг над чиг ингэж зовлонтой газар ирж ингэж гал дотор шатаж зовж байхаас өмнө бошуухан шиг тэд нар тэр Лазарын амьдарч байгаа тэр газарт л очсон дээр гэдгийг тэр хүн ойлгоод тэр Авраамд хашгирч байна. Миний дүүнрийг энд ирүүлэхгүй тулд Лазар очиод хилчхвэл тэд нар гимшээд тэгээд тэр Лазар Авраам таны байгаа тэр газарт байх юм байна. Одоо би бол энд өнгөрсөн юм байна. Харин би эндээс гарахчгүй юм байна. Харин миний дүүнэр тэнд очиосоо гэж тэр баян хүсэж байна. Харин Лазар ямар ч хариу дуграагүй. Тэнд амар тайван байгаа. Харин тэр тамд зовж байгаа хашгирааныг тэр сонсож явж болох юм. Энийг уншиж байгаад би нэг зүйлийг бодсон. Бид өөрийн гэр бүлийнхнийг сайн мэдээнд урайлж, сайн мэдээнд чуулганд авчрахгүй бол хэзээ нэгэн өдөр хэрвээ би нас орж, бас тэднэр нас орвол тэд халуун тамаас надад Иесусийн тухай ярихгүй яасан бэ гэж хашгирч болох юм аа. Тэгээ би чамд ярьсан гэвэл үгүй тэгээд тодорхой тайлбарлаад өгөхгүй яасан бэ? Би энд ингэж зовж байна. Чи наана байна. Харин чи надад Иесусийн тухай ярьсан бол би илүү сайн ойлгоцсон бол би энд байхгүй байх байсан гэж хийж болохоор ийм дүр зургийг би эндээс харсан. Яагаад гэвэл аль алинд нь очиж болохгүй ч гэсэн тэд нар дуу хоолойг нь эндээс сонсож байгааг энд бичсэн байгаа. Иесус хизээж худлаа ярихгүй. Библи бас хизээж худлаа ярихгүй. Энэ бол бодиттой байх зүйл байна гэж би итгэж байна. Хэрвээ би ганцаараа аврагдсан гэд гэр бүлийнхнийг чуулганд авчираад, дагуулж авчираад Бурхны сайн мэдээг сонсгож, ойлгуулж, зааж өгөхгүй бол зүгээр сонссон гэд өнгөрөх юм бол бас ийм түүх давтагдаж болцсохгүй юм аа. Би хэдэн жилийн өмнөх нэг түүхийг санаж байна. Би өдөөний чуулганд үйлчилж байгаад нэг өдөр бүтэн сайнны чуулган дээр нэг гэр бүлийнхэн ирээгүй байсан. Тэгээд тэднийх рүү утсаар яриад за та нар ирэх гэж байна уу гэсэн чинь ээж нь манайхаас тэр очсон байгаа гэж хэлж ирсэн. Үндэ Иесуст итгэнэ гэдэг бол хувь хүний сүнсний аврал болохоос биш гэр бүлээс нэг нь итгэжчихлээр л алтан байгуулгын гишүүн болоод тэг гэрээс нэг нь төлөөлөөл бусд нь аврагдах тийм боломж байхгүй юм аа. Нэг гэр бүл байсан ч сүнс бүхэн тусдаа аврагдах учиртай. Эсвэл аврахыг Бурхан хүсэж байгаамаа. Тийм учраас бид гэр бүлийнхэндээ сайн мэдээг тунхаглахын тулд чуулганд дагуулж ирэх нь зөв гэж би бодож байна. Танай гэр бүлийнхнээс хэдэн хүн эзнийг хүлээж авсан байна. Таны гэр бүлийнхэн яг ийм цаг нөхцөл хувь тавилан тохиолдвол та бүхэн бас юу хэлэх вэ? Хэрвээ би мөнхийн улсад байхдаа доор байгаа тарчлалын газар байгаа гэр бүлийнхнийг хараад би Иесусийн тухай яриаггүй байхаа юу гэж тайлбарлах вэ? Өө би мартчих уу? Би эсвэл Иесусийн тухай ярихаас ичээд исэн гэж хэлэх үү? Эсвэл надад боломж олдоогүй гэх үү? Харин тэр бол мөнхөд үргэлжлэх зовлонгийн газарт үрд үлдэх болно. Тийм учраас бид гэр бүлийнхнийг онцгойлон чуулганд авчирч сайн мэдээний үннийг ойлгуулахад үнэхээр өөрсдөө бас зориулах нь чухал юм аа. Энэ түүх ингээд дууссан. Тэд нар Мосе баяр шүтүүлэгч байгаа гэж хэлсэн. Тэрэнд итгэхгүй бол үхлээс амьдсан хүн ирсэн ч хинч үнэшгүй шүү дээ л гэж хэлдэг. Бидний амьдралд олон түүхүүдийг сонсож байгаа. Үхээд амьдсан хүн байдаг, деваачнд очиод ирсэн хүн байдаг гэж зөндөөл ярьдаг. Гэхдээ тэр үнэн худлааг бид мэдэхгүй. Харин жинхэнэ үнэн бол Бурхан өөрийгөө илэрхийлсэн энэ Библиэлд иш үзүүлэлгээр батлагдсан энэ Библи байгаамаа. Бид сайн мэдээг, Иесус Христийн сайн мэдээг гэр бүлийнхэндээ
онцгойлон ярьцгаая. Би ганцаархан наад яваачинд байгаад миний гэр бүлийнхэн хайртай гэр бүлийнхэн маань тамд үлдвэл тийм сайхан зүйл биш гэж би бодож байна. Өнөөдөр онцгойлон гэр бүлийнхнийхээ төлөө, авралын төлөө залбирцгаая. Та зориг гаргаад, хүч гаргаад сайн мэдээний төлөө гэр бүлийнхнийгээ чуулгандаа дагуулж авчраарай. Хамтдаа залбирцгаая. Эзэн минь тандаа баярлалаа. Өнөөдөр бид дахин Лук номноос Иесусийн хэлсэн зүйлийг харж байна. Эзэн минь 2 хүн нас ороод нэгэн там нэгэнд яваачинд очсон гин. Эзэн минь үнэхээр дарчлалын газар зовж байгаа хүн дэлхийд үлдсэн дүүнэртэй санаа зовж байна. Эзэн минь бидэнд өнөөдөр сайн мэдээ ярих тэр түүхийг үнэхээр бидэнд ойлгуулад одоо байгаа итгээгөө гэр бүлийнхнийгээ ч гэсэн аврахын тулд зориг хүчиг өгж чуулганд авчрахад туслаарай. Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. Эзэн таныг ивэх болтугай. Маргааш Үс номоос чи итгэвэл танай гэр бүлийнхэн бас аврагдах болно гэж хэлсэн талаар унших болно. Эзэн таныг ивэх.